үзэгчдээ энэ удаагийн тодруулга ярилцлаганд аймгийн онцгой байдлын газрын сургалт хариуцсан мэрэгчлэн Ахмад Саран гүрж оролцуулаад байна. Тэгэхээр амралтын өдрүүдэд одоо иргэд голын эргээр зугаалах явдал маш их байна. Үүнтэй холбогдуулаад аймгийн онцгой байдлын газраас ямар ажлуудыг авч хэрэгжүүлж байна вэ? За 2019 он гарснаас хойш одоо улсын хэмжээнд нийт 42 удаагийн одоо гол усны осолд амнасаа алдсан одоо дуудлага онцгой байдлын албанд ирж бүртгэгдсэн байдаг. За үүн дээр бол одоо нийт 26 хүн нь бол дандаа насан турш иргэд байж байгаа. За ингээд дөрөв нь бол дөрөв нь бага насны хүүхэд гэж гол усны амнасаа алдсан байна. За Дархуулын аймгийн хэмжээнд бол за зуны удирдал ихснээс хойш одоо нийт 4 удаагийн дуудлага гараад онцгой байдлын асуудал хэрэгсэн байгууллагын одоо Галбантраа 22, 54, 50 дугаар ангийн аль багшд бол ажиллаж байна. За ингээд одоо бодохгүй одоо баяр амралтын өдрүүд эхлэх гэж байна. За нийт одоо 5-6 хоног амрах юм одоо хуваартай байна. За энэ үеэр бол яг цаг агарын нөхцөл байдал бол нэлээд аагам халуун бөхчин байх юм төлөвтэй байгаа. За гэтэл одоо энэ олон өдөр одоо үргэлжилсэн амралтын үеэр бол манай иргэд бол одоо гол усны ойролцоо одоо аялж амралт зугаалах хийж за тэгээд одоо хонж ингэж хөнждөг. За гэтэл яг энэ үеэр бол иргэд бол одоо арх согтруулах ундаа хэрэглэх нь бол элбэг байгаа. Ийм учраас бол онцгой байдлын газраас энэ гол усны ослоос урьдчилан сэргийлэх одоо ажлуудыг шатараатаар зохион байгуулалт төлөвлөж байгаа. За үүний нэг нь бол одоо өнөөдрөөс эхэлж байгаа. За Дархан аймгийн аврах эрх хаах бүлгийн одоо аврагчид бол одоо хараа өрөө голоор бол завтай эргүүлэлээр одоо ажиллахаар одоо хуваар гарган өнөөдрийн одоо 14 цагаас эхлээд одоо гол усны голоор одоо ухуулах сурчлагын ажлыг зохион байгуулж явж байна. Хэдний өдрийг хүртэл явна гэсэн үг энэ завтай эргүүл маань? За энэ завтай эргүүл бол ерөөсөн наадмыг дуустал 15-ны хүртэл ингэж үргэлжлэхээр байгаа. Нийт одоо 7-оос 7 хоног л одоо үргэлжилж явна да. За дээр нь одоо гол усны ойролцоо одоо байдаг. Одоо Дархан сумын 1-ээс 3 дугаар багийн иргэдийн дунд одоо гол усны ослоос урьдчилан сэргийлэх одоо өдрлөгийн арга хэмжээнүүдийг зохион байгуулалт төлөвлөж байна. За энэ өдөрлөг бол мэдээж яг наадмаас өмнө одоо зохион байгуулагдаж иргэдтэй бол ухуулах сурчлагынхаа материалыг тарааж одоо ухуулах сурчлагыг зохион байгуулах юм зорилготой байгаа. За дээр нь одоо манай ангиуд бол сар бүр одоо галын хуулиас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтаар явдаг. За энэ удаагийн одоо энэ үзлэг шалгалтыг бол ерөөсөө яг гол усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ухуулах сурчлагаас зохион байгуулахаар төлөвлөд байгаа. За энэ ажил бол одоо өнгөрсөн 7 хоногийн 5-аас эхлээд яваад эхэлсэн. За нийт одоо 3 ангийн бүрэлдэхүүн маань за энэ хараа өрөө голын айсав газраар нутаглаж суурьсаж байгаа айл өргүүдээр бол ухуулах сурчлагаа хийгээд одоо явж байна. Ер нь одоо энэ зуны хувьд Дархан аймгийн хэмжээнд энэ гол усанд тусалдах байдал ер нь ямар байгаа юм бэ? За дөнгөж зуны улирал эхлээд эхний сард дуусаад 2 дахь сар алдар сар руугаа орж байна. Энэ үед бол нийт одоо 4 хүний амнаас эрсдсэн байгаа учраас энэ бол маш юм эмгэлтэй харагдаж байна. За өнгөрсөн жилийн байдлаар бол нийт одоо 2018 онд Дархан аймагт бол 2хан л удаагийн одоо энэ усны ослын дуудлага гарч хүний амнаас эрсдсэн юм байсан. Гэтэл одоо энэ жил бол одоо хүний амнаас эрсдэх нь бол илүү өссөн ийм хандлагатай байгаа учраас одоо энэ гол усны ослоос урьдчилан сэргийлэх ухуулах сурчлагын ажлыг бол онцгой байдлын албаны хэмжээнд бол зохион байгуулж байгаа. За манай ерөнхий газраас бол энэ гол усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг ухуулах сурчлагын ажлыг бол эрчимжүүлэх үүрэг даалгавар бол энэ сарын одоо ихээр ирсэн байгаа. За ийм учраас бол нийт одоо аймагуудаар энэ гол усны ослоос урьдчилан сэргийлэх ажлууд бол зохион байгуулагдаж байгаа. Тэгэхээр иргэд маань хэрвээ ямар нэгэн осол гамшиг одоо тохиолдвол одоо танаа яг ямар утсан дугаарыг утсан дуудлага өгөх боломжтой вэ? За онцгой байдлын газар руу 7037 101 7037 105 гэсэн 2 дугаараар дуудлага өгч болно. За дуудлага өгөхдөө бол гол усны осол байх юм бол 7037 105 руугаа өгвөл одоо маш сайн. Учир нь гэх юм бол 101 нь бол объектын болоо ойрын төмрийн дуудлага хүлээж авдаг зориулттай. 105 нь бол ах юм бол автослын дуудлагуудыг хүлээж авдаг юм зориулттай дугаарууд байгаамаа. Тэгэхээр бас голын одоо эргээр зугаалж гард иргэдэд хандаа сэрэмжлүүлэх хүрхээс гадна аймгийн одоо онцгой байдлын газар маань баяр наадмын өдрүүдэд ер нь яг ямар хуваартай ажиллаж байгаа вэ? За маргаашнаас ахуулаад одоо онцгой байдлын албаны төвшөнд за өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллахаар ингээд төлөвлөж байна. За энэ үеэр бол манай одоо Галдамбар ундрах аврах 54 22 дугаар ангиуд наадмын талбай одоо ойр орчим
ажиллана. За өнөөдөр маргаашнаас ахуулаад одоо манай гамшаа самлах улсын хэлтийн байцаагч нар одоо наадмын талбайн иргэн тойронд одоо үйл ажиллагаа явуулж иргэдтэй үйлчлдэг одоо гэр Монгол гэрүүд байж идэг. За Монгол гэрийн бол галын аюулгүй байдлаас өрсөн зэрэглэх үзлэг шалгалтыг бол зохион байгуулнаа. За ингээд наадам тарсны дараа бол иргэд одоо бүгд одоо зугаалах ийм хандлагатай байж идэг тий. Гэтэл одоо бүгд одоо гол усны ойролцоо явдаг. За ингэж яагаад одоо гол төмөр алдсан тохиолдолд за одоо маш өндөр хариуцлага тооцдог болсон байгаа. За үүнийг бол хэлэхэд иргэн одоо таны буруутай үйлдэлээс болоод одоо ой хэрийн төмөр гарсан тохиолдолд за зөрчлийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг одоо 3-аас 50 дахин нэмэгдүүлсэндээ тэнцэх хэмжээний одоо мөнгөнд оргуул тавигддаг басныг анхаарах хэрэгтэй байна. За дээр нь дахиад манайхан одоо гол усны ойролцоо амралт зугаалга хийгээд явж байхдаа бол бага насны хүүхдийг хараа ялтгүй орохын асуудал гаргачих гээд байдаг. За нийт одоо энэ амарч зугаалж явж байгаа иргэдийн маань одоо дийлийнх нь 100-ны бараг 70% нь одоо насан турсан иргэд байдаг хэдий ч одоо 30% дандаа бага насны хүүхдүүд байж идэг. За ийм учраас бага насны хүүхдийг бол хараа хяналтгүй одоо голын эрэг дагуу явуулахыг одоо хориглож байна. За гол одоо хараа гол маань одоо зарим газраараа гүйхэн зарим газраараа одоо гүнзгий байгаа. За харилцан адилгүй байгаа учраас одоо хаана их эрсдэлтэй вэ, хаана их эрсдэлгүй вэ гэдэг бол иргэд одоо тэр болго мэддэггүй. За ийм учраас одоо арх сотруулахындаа уусан үедээ одоо гол ус руу орохгүй байхыг онцгой байдлын газраас анхааруулж байна. За дээр нь дахиад одоо хөдөө орон нутагт зорчгоор явж байгаа иргэд бол одоо цаг агаарын мэдээллийг маш сайн авч байх хэрэгтэй. Хэрэг одоо хур бороо отой байх юм бол хол газар явахдаа баталгаатай зам гүрээр зорчихыг бас анхааруулж байна. Тэгэхээр энэ наадмын өдрүүдэд цаг агаар гиснээс цаг агаарын байдал ямар аваа хур бороо илбэг байна уу? За сүүлийн 7 хоногийн цаг агаарын байдлыг харахад бол одоо манай Тархуул аймгийн хэмжээнд төр зүрийн бороо болол байгаа. Ширүүн одоо адар бороо бол байхгүй. За өдөртөө бол ерөөсө 27-оос 34 хэмээн ийм халуун байна. За оройдоо бол 13-аас 18 хэмээн ийм дулаантай байна. Ийм учраас иргэд бол одоо гол усны ойролцоо амрахгүй байхыг л одоо онцгой байдлын газраас анхааруулж байна. За баярлалаа. Тэгэхээр баяр наадмын өдрүүдэд одоо онцгой байдлын газраас хэрхэн яаж ажиллах, за мөн иргэд маань юун дээр анхаарах талаар сэрэмжлүүлгээ өгсөн танд ажлын амжилт хүсье. Баярлалаа.